Hello everyone. How are you today? Welcome to Smart Skills Academy. Өнөөдрийн хичээлдээ орцгоё. За бид нар үгэнд дуудагддаггүй үсгнүүд үзэж явж байгаа тийм ээ. За өнөөдрийн silent letter is H. За H үсгтэй дуудагддаггүй үгнүүдийг сурцгаая. За бүх үгэнд байгаа H үсгийг дуудахгүй гэсэн дүрэн бол байхгүй. Анзаараад харах юм бол дараах нийлэмжинд орсон үгнүүдийн H үсгнүүд дуудагдахгүй байгаа. Let's have a look. За бүгд харцгаая. CH гэсэн нийлэмжүүд байж гин тийм ээ. Гэтэл манай хүүхдүүд энийг ингээд ч anchor, character гэж дуудах байдаг. Гэтэл бид нар яах нь вэ? За H үсэг байхгүй учраас K гэсэн дуудлагаараа дуудагдах нь тийм ээ. За уншъя. Ache, Echo, tech, school, anchor, character. За маш түгээмэл хэрэглэгддэг хоёр үг гэж байна тийм ээ. За бид нар hour, honest гэж дуудах гэдэг үгүй байх нь. За уншигдахгүй дуудагдахгүй гэж бодохоор үлдсэн нь юу байх нь? Hour, honest гэж унших нь байна. За мэдээж тухайн үгийг бол зөв дуудаж сурах бол маш чухал байгаа тийм ээ. Англиар ярьж байгаа хүмүүс маань биднийг ойлгох хэрэгтэй байдаг. Гэтэл ингээд тийм ээ жишээлбэл anchor, character гэдэг ингээд ярихлаар ярилцж байгаа хүнд маань маш хэцүү болоод эхэлдэг. Okay. За энэ удаад let's practice. Багшаа дагаад уншаарай. Ache, echo, tech, school, anchor, character, hour, honest. За бүгдээрээ гэртээ үгнүүдээ давтаарай. Үгнийхээ утгыг олж бичээд цээжлээрэй. Яагад гэвэл маш түгээмэл хэрэглэгддэг үгнүүд байж байгаа. Үүнээс гадна за дуудлага сайжруулахдаа хүүхдүүдээ амныхаа тийм ээ хайрцгийг маш гоё ингээд хөдөлгөөд за тод хэлнэ гэсэн үг. Одоо ache гэдэг болохгүй байх нь шүү дээ. Гоё амаа ингээд сайхан чанга ache, right? Good job. So good luck everybody. Have a good day. Bye for now.